Заримдаа ингээд хамгийн ухаалаг хариулт бол үг биш байдаг. Зүгээр л чимээгүй байдлаадаг. Бид ихэнхдээ өөрийгөө илэрхийлэх ёстой, одоо хэлэхгүй бол оройтно гэж бодоод нилээн ам нээдэг, буруу үг дуурдаг. Гэтэл амьдрал дээр яг эсрэгээрээ хэлээгүй үг асуудлыг аварч үлдэх тохиолдол байдаг шүү. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Power of Silence буюу чимээгүй байх хүч гэсэн энэ номноос сэтгэлэн гарсан амьдрал дээр хэрэгжих боломжтой 6 нөхцөлийг ярилцаж үзэж байна. Эдгээрийг мэддэг бол одоо та хэрэггүй маргаан эвдэрсэн харилцаа юу гэдэг нь хизээч засрахгүй үгнээс өөрийгөө хамгаалж чадсан шүү. За эхний нөхцөл нь юу вэ гэхээр асуудлыг бүрэн мэдэхгүй дуугаа бай гэж байгаа. Ер нь бид заримдаа тухайн нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй гэж хатуу гэлдэг те. Буруу шүүмжлээ үг дуурдаг. Баримт дутуу, мэдээлэл дутуу үед гаргасан дүгнэлт бол зүгээр л хардлага гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хардлагаар ярьсан үг бол харилцааг эвддэг юм аа. Хэрвээ та одоо юу болж байгааг сайн мэдэхгүй байх юм бол би одоохондоо дуугүй байя гэж шийтгэн сул дорой байдал биш. Харин ухаалаг хяналт байгаа байхгүй юу? Баримтгүй мэдэмхийрх нь хүний итгэлийг бас эвддэг шүү. Бас бодоод үзээрэй. 20 дахь нөхцөл нь юу вэ гэхээр сэтгэл хөдлөл хэд их савлсан үед дуугүй бай гэж байгаа. За ууралсан, гомцсон, эсвэл хэд их баярлсан үедээ хэлсэн үгнээсээ хүн дараа нь хамгийн их харамсдаг нэрээ. Учир нь эмоц оргилсан үедээ логик төр зүр унтарч байгаа байхгүй юу? Тэр мөчд хэлсэн ганц өгүүлбэр олон жилийн харилцааг чинь эвдэж чаднаа. Харин түр амьсгаа аваад сэтгэлээ намжаасны дараа ярих юм бол үг чинь арай өөр жинтэй, нөлөөтэй болж болдог. Чимээгүй байдал бол энд цаг очиод байгаа байхгүй юу? За 3 дахь нөхцөл нь юу вэ гэхээр уур хилэн оргилсан тэр мөчөд дуугүй байл гэж байгаа юм бас тий. Хүмүүс амьдралдаа хамгийн их одоо дараа нь харамсаж гэмшсэн үгээ ямар үедээ хэлдэг вэ гэхээр ууралсан тэр хитэн секунд хэлсэн байдаг. Уур хилэнгээр ам нээх юм бол тэр чинь баг доромжлолоо өрчиж байгаа байхгүй юу? Хэтрүүлэг, буруу дүгнэлт гарч ирдэг ерөөдөө. Хэлсэн үгийг юу н буцааж болохгүй шүү дээ. Харин хэлэхгүй байж чадах юм бол харилцааг аврах боломжоос үлдээд байгаа. Уур бол төр зүрийнхаа, харин үг зүрхэнд удаан үлддэг шүү. Энийг бас бодолцоорой. Хэмэл оюухан дээр зураг бичлэг үүсгэхэд тухайн дүр төрх хэд юмсан дараагийн үргэлжлэх хэсэг дээр эвдэрч зүрх алдаа гарах нь маш их тохиолддог. Харин энэ асуудлын шийдлэг болсон бөгөөд бүр богино хэмжээний кино хийж үзлээ. Олон сарын турш зөндөө сайт аргуудыг турш үзээд хамгийн тохиромжтой аргыг нь олсон тул үүнийг та бүхэндээ хүргэж байна. Задлан цэгийн сайтаар ороод онлайн шууд хэрэгжих мэдлэгийг хүлээн аваарай. Дээр нэмээд бэлэн промпт таны ажлыг хөнгөвчлөх, зохиол гаргах урьдчилан сургасан кастом GPT хүртэл багтсан байгаа. Яг одоо задлан цэгийн рүү ороод үзээрэй. За дөрөв нөхцөл нь юу вэ гэхээр үгээрээ хинэгний гомдоох магадaltaй бол ерөн дуугаа очих гэж байгаа. Тэгэхээр ойр дотны хүний сул талыг мэддэг байж тэрийг нь ашиглаад хатуу хэлэх бол маш амархан нэрээ тий. Хайртай хүндэд ч гэсэн тэгж үгэлдэг. Гэхдээ ийм үг хамгийн их гүн шарах үлдээдэг шүү. Би зүгээр л хошигнож байсан шүү дээ. Би тоглож байсан шүү дээ гэж боцож нөгөө хүнд нь тийм байж магадгүй. Тэгэхээр үгээрээ хүнийг шархлууснаас нэг удаа дуугаа өнгөрсөнд хамаагүй дээр шүү. Ирээдүйд илүү их эрүүл харилцааг үлдээх гэсэн үг. За 5 дахь нөхцөл бол чиний үг нөхөрлөлд сэв суулгаж болцшгүй дуугаа байл гэж байгаа. За нөхөрлөл бол олон жилийн итгэл дээр тогтдог гэдэг та бүхэн мэдж байгаа. Харин ганц яарсан үг, бодлого үг тэр бүхнийг ганхуулж чаднаа. Хэрвээ одоо маргаан, буруутай ойлголтойгоо шууд довтлон орохын оронд түр жоохон азнаад, баримт мэдээлэлээ шалгаад, санаагаа цэгцлээд тэгээд оруулах зүгээр шүү. Ер нь чимээгүй байдал бол ямар нэгэн харилцааг хамгаалах бамбаа болдог гэсэн үг. Тэрийг та бүхэн санаарай. За 6 дахь нөхцөл юу вэ гэхээр тайван ярьж чадахгүй бол бас дуугаа гэж байгаа. За дуугаа гэхээр чимээгүй бай гэж хэлээ те. Дуугүй бай гэхээр арай жоохон шүүмжсэн, жоохон тушаасан маягтай орж ирдэг. Дуугаа өндөрсөж орилж эхэлсэн мөчөөс эхлээд асуудал шийдэгдэхээ болдог гэдэг та бүхэн санаарай. Лог сэтгэлгээ алдагдаж, үг хурцтаж, зориг мартагддаг юм. Харин тайван дуу хоолой бол асуудлыг шийдэх орон зайг нээгээд дэлгэж өгчдөг. Хэрвээ одоогоор тайван ярьж чадахгүй бол ярихгүй байх нь хамгийн ухаалаг сонголт байгаа юм шүү. За ингээд сайн ярьсан 6 нөхцлөө базаад ялах юм бол ингэж байгаа тийм. Өнөөдөр та ингээд дуугаа байх юм бол сул дорой гэж харагдахгүй. Харин ч одоо ухаалаг өөрийгөө хяндаг хүчтэй хүн гэдгийг харуулна гэж байгаа. Үг баг байх юм бол үнцэн нэх. Дуугүй байх нь айц биш байгаамаа. Тэгэхээр зарим үед энэ нь хамгийн хүчтэй хамгаалт болж байгаа. Сая эснийг та бүхэн анзаараа зарим үед гэж байгаа шүү. Баян ингээд дуугаа дүмбэн гэх гэж бас онцгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн видеоны ярьсан сэдвээс танд хэрэгтэй нэг зүйл байсан бол та бүхэн комент сэтгэлээрээ бичээрэй. Энэ над тохирч ин гэдэг ч юм уу те. Та санд нийлэхгүйсэн ч болно бас тэрийг комент бичгээд бас баярлалаа бид бүхэн уншиж байгаа шүү дээ. Ингээд маань сувг subscribe дарахыг хичээгээрэй. Лайк дарж болно. Ягаад гэвэл удахгүй бүгдээрээ сонирхолтой сэдвэр дахин иргэн болсон шүү. Тэр бол хүлээж аваарай. За ингээд YouTube дээр орох юм бол видео эвлүүлэхийн тухай мянган урт бог нь өмцөм янз янзын бичлэг байгаа. Гэхдээ үнэндээ тийм урт зүйлд суух цаг хинтж байхгүй шүү дээ. Тиймээс би бол өөрийн олон жил сар зарцуулж ойлгосон эвлүүлийн суурийг танд маш товчхон ойлгомжтойгоор нэг цомхон очил багтаад хүргэж байна. Програмын бүтцүүлэн тэгээд аудио өнгө засварыг хэрхэн катлаг экспорт гэд бүгдийг нь хамруулсан хэмжээл байгаа. Энэ бол мэргэжлийн эдиторүүдэд зориулсан хичээл биш ээ. Харин эхэлж байгаа танд зориулагдсан анх шатны хичээл юм. Хэрвээ та өмнө эвлүүлгийн програм нэгээд төвөгтэй санагдаад хааж исэн бол яг одоо задлан цэгийн сайтаар ороод
энэхүү хичээлийг үзээрэй. Хайх хэрэггүй дээ. Дагаад л сурна. Өнөөдрөөс эхлээрээ эвлүүлгийн сүрээ эндээс аваарай.